Бурхны төлөө бадрах халуун зүрх сургалтын 4-р хичээлдээ тавта морилно. Өмнөх 1, 2, 3 дугаар хичээлээр үздсэн бүхэн өнөөдөр оргил хэсэгтээ хүрч байна. Өнөөдрийн хичээлийн сэдвийг гарын доорх бурхан гэж нэрлэе. Гарын доорх бурхан гэж бичээрэй. Хичээлийнхээ өмнө нэг асуулт асууя. Бурхнаар аврагдсан хүмүүс түүний алдар бүхий оршихугаас хол тасарч сэтгэл хангалуун амьдрал юу болох вэ? Арай өөрөөр асууя. Бурхнаар аврагдсан хүмүүс түүний алдрыг тээсэн оршихуйгүйгээр сэтгэл хангалуун амьдрахыг сурч эхэлбэл юу болох вэ? Энэ хичээлээр энэ болон бусад олон асуултад хариултаа авах болно. Гэтлэл рүү явцгаая. Мосе уулын оройд 40 өдөр байсан тийм үү? Магадгүй түүнээс ч бага хугацаанд байх үед дараах зүйл болдог. Гэтэл 32 дээр Мосег уулнаас бууж ирэлгүй саадсныг ард түмэн хараад Аарон дээр цугларч түүнд бос бидний өмнө явах бурхтыг бидэнд бүтээж өг. Учир нь биднийг Египт нутгаас гаргасан хүн болох энэ Мосед юу тохиолдсныг бид мэдэхгүй байна гэж хэлв. Энд их олон зүйлийг өгүүлжээ. Юуны өмнө хэлэхэд Гитлэл номд Бурхан үнэндээ Аарон Мосе хоёрыг уулын оройд гараад иргэснийг та уншиж болно. Ямар ч тач Мосе уулын оройд үлдэж, харин Аароныг уулын бэлд үлд гэсэн байдаг. Гэвч Аарон хуаранд буцаж ирдэг. Бид энэ талаар дараа нь арай дэлгэрэнгүй ярих болно. Одоо зарим зүйлийн талаар ярилцъя. Нэгд Мосе уулнаас бууха хойшлуулдаг. Бурхан чимээгүй идэвхгүй байх үед Бурхан хөдөлж байгаа мэт харагдуулахын тулд нөхцөл байдлыг манипуляц хийх өдөөлт үргэлж байдаг. Одоо анхааралтай сонсорой. Хэрвээ бид ингэх хаваас Бурхан өөрийгөө татаж аваад ямар ч махан биеийг би алдаршуулахгүй гэдэг. Бурхан хийгээгүй байхад Бурхан хийж байгаа мэт харагдуулахыг оролдох янз бүрийн цугларалтад би байж үзсэн. Ийм манипуляц хийж байхад Бурханы оршихуй илчлэгдэж эзний сүнс нөхцөл байдлыг өргөнө гэж найддаг. Үнэн дээр бид илэрлийг биш, Бурханыг түүний оршихуйг л хүсч байгаа шүү дээ. Манна бол Бурхан хангадгийн илрэл байсан. Израильчууд цөлөөс гаран гартлаа манна идэж байсан ч ханаагүй. Илрэл бол сэтгэлийг хангах зорилгогүй. Гүн гүнзгий хүсэл тэмүүллийг маань хангах цор ганц зүйл бол Бурханы алдарсууд оршихуй. Бид үүний төлөө л бүтээгдсэн. Хэрв та дахин төрсөн бол түүний оршихуйд бүрэн дүүрэн орох хүртлээр хизээж сэтгэл хангалуун болохгүй. Давид хаан үүнийг хэлжээ. Таны хашаан дэх нэг өдөр гадна байх 1000 өдрөөс ч дээр юм. Гин буруугийн майхнуудад оршин сууснаас Бурханыхаа өргөөний босхон дээр зогсгосон гэдэг. Бурханы алдарсууд оршихуй хичнээн хүсэмжит, хичнээн үдсэглэнтэй, хичнээн сүр жавхлантай болохын хэлтэрхийг Давид ухаарсан. Эзнийг хайхын оронд бид юу хийдэг вэ? Бурхан хөдлөхгүй учраас Бурхан хийж байгаа юм шиг харагдуулах ажлыг бид хийдэг. Тэгэд бид цугларч эзнээс илүү хүмүүстэй илүү их ач холбогдол өгч эхэлдэг. Мэдээж хамт олон чухлаа хүн ганцаараа байх нь сайн биш гэж эзэн нэгэнтээ хэлсэн байдаг. Бурханы гэрэн хайх нь хувь хүний хувьд маш чухал зүйл бөгөөд юугаарч орлуулшгүй зүйл. Хэрв бид бүх юмыг хамтдаа хийх гээд тэр бүхэл эзнийг эрен хайхтаж бас ингэвэл яг Израилийн хүүхдүүд шиг байдалд орно. Тэд Мосе шиг байхын оронд уулын бэлд майхнуудаа тэд сүм хийж тоглож байв. Уучлаарай, харамсалтай нь энэ үнэ. Бидэнд Бурхан ч хэрэгтэй, хамт олон ч хэрэгтэй. Адамыг Эден цэцэрлэгт байхад нь Бурхан эр хүн ганцаараа байх сайн биш гэж хэлсэн байдаг. Зүгээр л Бурханы оршихуйд байх нь хангалтгүй мэдээж. Бурхан Адамд юу хэрэгтэйг мэдэж байсан. Гэхдээ хэрэгцээг нь эренбэлвэл нэгд нь Бурханы алдарсууд оршихуйд байх явдал юм. Мосе хүмүүсийн дунд олон цагийг өнгөрөөсөн боловч 2 удаа 40 хоногоор Бурханы оршихуйд орохоор уул өөд явсан байдаг. Хоёрт Мосегийн эрх хойшлоход хүмүүс хэнийг тойрон хүрээлсэн бэлээ? Тэд Бурханд юу тохиолдсныг бид мэдэхгүй гэж биш, харин Мосед юу тохиолдсныг бид мэдэхгүй гэж хэлсэн байдаг шүү дээ. Их чухал зүйл шүү. Ойлгож байна уу? Бурхантай хамт алхдаг Мосе уулан дээр байхад Мосед юу тохиолдсныг бид мэдэхгүй гэж тэд хэлсэн байдаг. Тэд Аароныг хүрээлж цугларав. Яагаад тэд Аарон дээр ирсэн бэлээ?
Ааронд нэг авьяас чадвар байсан нь удирдан зохион байгуулах. Энэ чадвар нь хүмүүсийг татдаг. Ром 12 дугаар бүлэгт 9 бэлэг авьяасын талаар өгүүлдгийг санаж гинөө. Тэдний нэг нь удирдах уур чадвар. 5,000 хүнтэй чуулган атлаа. Тэнд бурхны оршихуй байхгүй чуулганыг ийм чадвар бий болгодог. Удирдан зохион байгуулах бэлэг авьяас нь бусдын амьдралд ч хүчтэй нөлөөлдөг. Хүмүүсийг цуглуулж болгоч бурхан тэнд нь оролцож байна гэсэн үг биш. Уулын бэлд ийм л зүйл болсон юм. Бурхан оролцоогүй. Тэд удирдагч Аароныг л тойрон хүрээлсэн. Бурханаас өгсөн удирдан зохион байгуулах авьяаст нь түшиглэн бидний өмнө явах бурхтыг бидэнд бүтээж өг гэж тэд түүнээс шаарддаг. Орчуулагч нар хайсандаа зөв орчуулаагүй гэж би бодож байна. Бурхад гэдэг үгийг еврейгээр Элохим гэдэг. Хуучин гэрээнд 2250 гаруй удаа Элохим гэдэг үг гардаг. Үүнээс 2000 орчим нь хүчит бурхны талаар хэлдэг. Эхлэл 1-р бүлэгт гэхэд 32 удаа Элохим гарсан байх жишээтэй. 1-р ишлэлд эхэнд бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ гэдэг. Еврейгээр уншвал эхэнд Элохим тэнгэр ба газрыг бүтээжээ гин. Харин хуучин гэрээнд Элохим гэдгээр 250 гаруй удаа худал бурхтыг хэлсэн байдаг. Тиймд Элохим гэдэг үг гарах бүрт агуулгаас нь шалтгаалж хүчит бурхныг хэлж байна уу, худал бурхтыг хэлж байна уу гэдгийг ялгах хэрэгтэй. За дараагийн 2 дугаар ишлэлийг агуулгаар нь харцгаая. Бидний өмнө явах Элохимыг бүтээж өг гэсэн хүмүүс рүү Аарон хараад тэдэнд хандан эхнэр хөвгүүд октынхон чихэнд байгаа алтан эмгүүдийг муулталж надад авчир гэдэг. Тэгээд 4-р ишлэлд Аарон алтыг тэдний гараас авч хайлуулж цутгаад багжаар сутгамал тугал болгов. Тэд Израильчуудаа та нарыг Египт нутгаас гаргасан бурхан чинь энэ юм гэцгээв. Цутгаад гэдэг үгийг хараарай. Алтыг хайлуулж цутгаад багжаар сутгамал тугал хийгээд энэ та нарын бурхан гэдэг. Израильчуудаа та нарыг Египт нутгаас гаргасан бурхан чинь байна. Гэхдээ Элохим гэж үг хэрэгэлдэг. Ойлгоо? Тэгэхээр цутгаад гэдэг нь еврейгээр яацар буюу багаж хэрэглэн гараараа ажиллахыг хэлдэг. Энэ талаар дараа дахин ярих учраас энэ хэсгийг тогтоогод аваарай. Израильчууд та нарыг Египт нутгаас гаргасан Элохим чинь энэ гэсэн байдаг. Дараагийн ишлэлд Аарон юу гэж хэлсэн бэ? Аарон үүнийг үзээд туглын өмнө тахилын ширээ босгож маргааш эзэнд зориулсан баяр наадам болно гэж зарлан тунхаглав. Тиймээс дараа өдөр нь тэд эртлэн босож шатаад тахилууд өргөж эвийн тахилуудыг авчирав. Ард түмэн идэж уухаар сууж тоглож наригхаар босцгов. Өөрөөр хэлбэл архиталд завхаар л 9 шидэн юм тэнд болсон байдаг. За одоо илүү сонирхолтой хэсэг рүү оръё. Аарон маргааш эзэнд зориулсан баяр наадам болно гэсэн. Эзэн гэдэг үг еврейгээр юу гэсэн үг байв? Эзэн гэдэг үг нь Яавэ гэсэн еврей үг. Энэ нэрийг еврейчүүд ариунд тооцсон шууд бичих хэлэх цээртэй. Тиймд тэд Яавэ нэрийг хамаагүй бичдэггүй, хэлдэггүй. Тэд ИХВХ гэж игшиггүй бичдэг. Бурхны өөрийнх нь нэр учраас ариунд тооцдог хэрэгэлтэй. Хуучин гэрээнд худал бурхныг Яавэ гэж дуудсан хэсэг эндээс өөр байхгүй. Үүнийг тодорхой болгох үүднээс нэг жишээ татъя л да. Бурхны ерөнхийлсөн нэр Элохим. Жишээ нь хүмүүс гэвэл тэр дотор Джон Бивер бийж багтана. Харин миний нэр бол Джон Бивер гэдэг шиг Яавэ бол Бурхны өөрийнх нь нэр юм. Элохим гэвэл альч бурхан байхаар ерөнхий нэрээр нэрлээд, харин Яавэ гэвэл яг ямар бурхныг нэрлэж байгааг тодорхой хэлж байгаа нь тэр. Библиэд бурхан гэвэл бэгэн томор 2000 гаруй удаа, харин хуурамч бурхтыг бэгэн жижигээр 250 орчим удаа бичсэн байдаг. Аарон алтан тугалыг хараад харагтун энэ бол биднийг Египтээс гаргасан Баал бурхан байна гэж хэлээгүй. Харагтун Ра бурхан байна ч гэж хэлээгүй. Ра бол Египтийн бурхтын том нь. Аарон Ра бурхан байна гэж хэлээгүй. Аароны хувьд Яавэ тэднийг Египтээс чөлөөлснийг хүлээн зөвшөөрч байгаа учраас Яавэ гэдэг нэрийг хэрэгэлсэн. Хүмүүс биднийг Египтээс хэн чөлөөлсөн бэ гэхэд Аарон чамайг эдгээсэн нэгэн, чамайг хангасан нэгэн, чиний төлөө гайхамшиг үйлдсэн нэгэн шүү дээ гэв. Харин Аарон юу хийж гинэ нү?
Яруу алдарт бурхныхаа дүрийг өөрчилж тэр жижигрүүлж хар багаасаа мэддэг мал амьтан болох туглын дүрс хийж шүтв. Египтчүүдэд тийм л шүтэн байсан. Энэ талаар удахгүй ярина. Энэ үед уулын оройд бурхан Мосе танай хүмүүс сонирхолтой нь миний хүмүүс гээгүй. Харин танай хүмүүс өөрсдийгөө бузарлаж байна гэж Гэтлэл 32:7-д хэлсэн байдаг. Доошо буу. Учир нь чиний ард түмэн завхарчээ гэдэг. Завхрах гэдэг нь муудах, ялзрах гэсэн утгатай. Ойлгоо? Тэгэхээр бурханаас холдох бүр, бурханаас хол байгаа бүхэн үнэндээ ялзарч мууддаг. Тэгээд Мосе уулнаас бууж очиод асар ихэр хэлгэндэг. Мосе Ааронд энэ ард түмэн чамд юу үйлдсэн гэд чи эдний дээр ийм их нүгэл авчрав гэхэд Аарон миний эзний уур хилэн бүү дүрлэлцэг. Энэ ард түмэн ёрын мууд өртөмтгий гэдгийг та мэднэ. Тэд надад бидний өмнө явах бурхтыг Элохим бидэнд зориулан бүтээж өг. Учир нь биднийг Египт нутгаас гаргасан хүн болох энэ Мосед юу тохиолдсныг бид мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэд Мосед юу тохиолдсныг бид мэдэхгүй гэж хэлсэн шиг Мосе яасныг бурхнаас асуугач гэж хэлээгүй байдаг. Тэгэд би тэдэнд анхааралтай сонсоорой. Алттай хүмүүс нь түүнийг мулталж өг гэж хэлсэн. Тэд алтнуудаа надад өгсөнд би галд хайсан бөгөөд энэ тугал гарч ирсэн гэж хэлв. Тугал гарч ирсэн гэж шууд залдаг. Би энэ хэсгийг уншаад Библиэ шууд л орлууга чулууччихснаа санаж байна. Тэгэд би юу гэнэ? Ингэж худлаа ярьж байхад бурхан та уурлан үздэй гэв. Тугал өөрөө гарч ирсэн гэж юу гэж байгаа юм? Хэвэнд цутгаж өөрөө хийгээв үздэй. Хэвэнд оруулж цутгаж хийх яацар гих еврей үгийг та санаж байгаа байх. Амьд яваа цагтаа энэ үгийг би хизээч мартахгүй байх. Ариун сүнс надад яг тэрхэн мөчөд хүү минь. Аароныг уулын оройд би өрсөн ч тэр ирээгүй юм. Хэрв тэр уулын оройд ирсэн бол миний дүр төрхийг, яруу алдрыг минь хараад хинбэ гэдгийг илүү тодорхой мэдэх байсан. Тэр уулын оройд над дээр ирээгүй үр дүнд миний дүр төрхийг тэр өөрийн өссөн нийгэмдэх шүтээний дүрээр сольсон юм. Би дахин хэлье. Египтэд янз бүрийн амьтдын шүтэн бурхад байдгийн жишээ нь тугал шүтлэг. Бурханы талаарх төсөөлөл нь өссөн нийгмийнхээ нөлөөллөөр өөрчлөгдсөн юм. 83 нас хүртлээр Аарон эргэн тойрондоо янз бүрийн хуурамч бурхтын дүрийг л харж өссөн. Бурханы дүр төрхийн талаарх ойлголт нь өссөн соёлоор нь хэлбэршиж тогтсон байв. Чуулганы цаг үед, ялангуяа эцсийн цаг үед юу болохыг Илч Паул ийхүү бичсэн байдгийг харцгаая. ертөнц бүтээгдснээс хойш түүний үл үзэгдэх чанарууд, түүний мөнх хүч ба бурхан чанар нь бүтээгдсэн зүйлсээр дамжиж ойлгогдож, илэрхий харагдаж байгаа тул тэдэнд шалтгаан байхгүй. Итгэгч биш хүнд ингэж хэлжээ. Цааш нь уншвал тэд бурхныг мэдсэн атлаа бурхан гэж түүнийг алдаршуулсан ч үгүй, түүнд талархал өргөсөн ч үгүй. Тэгээд ч тэд бодол санаандаа хоосорч ухваргүй зүрх нь харанхуй болжээ. Өөрсдийгөө мэргэн гэж хэлдэг атлаа. Тэд мунхаг болсон бөгөөд үл муудагч бурхны алдрыг мууддаг хүн шувууд тэгээд мөн дөрвөн хөлт амьтад хийгээд мөлхөгчдтэй адил дүрээр сольжээ гэж. Бусад үндэстнүүдэд бол ингэж хэлсэн байна. Харин баруунд ялангуяа Америкт дөрвөн хөлт амьтан мөлхөгчдтэй адил зүйлийг биш мөнх бус хүнийг шүтдэг. Messenger X-ийг танилцуулж байна. Шинэ материал, видео хичээл үзэх аппликейшн. Джон Лиза Библийн бүтээсэн дагалдагч бэлтгэх цахим сан. Видео хичээл, сонсдог ном, цахим ном, богино кино, Библи болон бусад материал. Бүхэл төрлийн төхөөрөмжөөр 130 гаруй хэлээр үнэгүй хэрэглэх аппликейшн. Хаасайгүй бүх хүнийг дагалдагч болгоё. Messenger X.com болон аппликейшнийг татж аваарай. Тэгэхээр нийгэм маань шүтэж байдаг дүр төрхөнд Есүсээ цутгаж түүнийг бид шүтэж байгаа юм биш үз гэсэн бодол төрөх. Өөрөөр хэлбэл тэр намайг чөлөөлсөн, тэр намайг аварсан, тэр намайг шинэ бүтээл болгосон гэж хэлж байгаач мөнх бус хүнийг нийгэм маань шүтдэг шиг Есүстэй бас тийхүү ханддаг юм биш байгаа. Шүтэн шүтэх бол тааламжтай мөргөл. Хоёр байдлаар шүтэн шүтдэг.
Яг одоо энэ талаар нухацтай бодоцгоё. Шүтэн шүтэх эхний хэлбэр нь тугал. Ямар нэг амьтны дүр хийх мэтээр бусад үндэстнүүд өөр өөрсдийн бурхтай төсөөлөн бий болгосон урлагийн бүтээл байдаг. Энэ нь шүтэн шүтэх явдал мөн. Тэр шүтэнийг бий болгосон хинч бай шүтэнтэй зөв харилцаатай байхыг шаарддаг. Үндсэндээ энэ шүтэнийг бүтээгчд нь хүссэн зүйлээ бусдаас шаарддаг. Шүтэн бүтээгчд нь хэрв шүтэнтэй зөв харилцаатай байхыг хүсвэл сүмийн янхантай хурцах ёстой гэж хэлэхдээ тэнд янз бүрийн завхаарал явагдаж махан биеийн хүсэл ханамж авна. Өөр нэгэн шүтэн бүтээх хэлбэр нь Есүсийг өөрсдийн хэмжээнд хүртэл жижигрүүлэх явдал юм. Би порно үзэж байсан ч, эхнэрээ хуурч эсвэл мансууруулах бодис хэрглэж байсан ч Есүс бол миний аврагч. Тэр өршөөлөөрөө аварсан болохоор энэ бүхэнд зүгээр гэж хандна. Есүсийн нэрийг л барьж байгаагаас бусдаар бол энэ бол шүтэн шүтэх явдал юм. Батлая л да. Исая 44:10-д Исая юунд ч ашиггүй бурхан цутгамал хөргийг хэн үйлдсэн бэ гэдэг. Өөрөөр хэлбэл бурхан чи шүтэн бүтээгээд шүтэн чинь хүсснийг чинь өгдөг гэж хэлжээ. Гэтлийг харуул яг ийм л зүйл болсон. Хүмүүс сууж, идэж ууж, тоглохоор босцоолсон гэжээ. Тэд бүх төрлийн садар самун үйлдэлүүдийг үйлдэж байхдаа тэдний өмнө байгаа Яавэ үүнийг нь зөвшөөрж байна гэж хэлж байв. Тэд сүм болж тоглож байсан юм. Тэдний үйлдэл нь Египтийн соёлоор хэлбэршсэн зан үйл байлаа. Египтэд худал бурхтад яаж хүндлэлээ үзүүлдэг тэр л секс зан үйл болон архитектураараа Яавэг хүндэлж байна гэж төсөөлж байв. Библиэд тэд жолоогүй байсан гэж хэлсэн байдаг. Ром 1:18-д юу гэж хэлснийг харцгаая. Үннийг зүй бусаар нуун дарагч хүмүүсийн аливаа итгэл сүсэггүйдэл ба зүй бусын эсрэг бурхны уур хилэн тэнгэрээс илчлэгддэг гэжээ. Энд би Есүс байдагт итгэдэггүй гэдэг хүмүүсийн тухай яриаггүй, харин би Есүст итгэдэг гэдэг хүмүүсийн тухай ярьж байгааг ойлгоорой. Буруу юм хийсэн ч мэдрэмжгүйгээр, гэмших сэтгэлгүйгээр тэд порно үздэг. Есүс миний хэрэгцээг мэдэж байгаа болохоор ойлгоно. Би чинь хүн шүү дээ. Эхнэр ойрын үед надтай идэхгүй байгаа гэж тэд хэвнийг хэлдэг. Үннийг дарах тусам хүний зүрх сэтгэл бурхнаас холдон холдсоор байдгийг та мэдхүү. Гүжүүдлэх нь шүтэнд мөргөх билээ гэж 1-р Самуэль 15:23-д хэлсэн. Бурхны дүр төрхийг жижигрүүлж, өөрийн жижиг бурхтын зэрэг зиндаанд аваачиж хүссэн бүхнээ түүндээ өгдөг. Үннийг сонсоход билнэ. Үүнийг бичиж аваарай. Хэрвээ та уулууд явбал өөрчлөгдөнө. Хэрвээ та уулын бэлдүүлдвэл Бурхны талаарх таны төсөөлөл өөрчлөгдөнө. Үүнийг бичиж аваасаа гэсэндээ дахин хэлье. Хэрвээ та уулууд явбал өөрчлөгдөнө. Та Есүсийн дүр төрх рүү хувирч өөрчлөгдөнө. Хэрвээ та уулын бэлдүүлдвэл сүм болж тоглож, Бурхны талаарх таны төсөөлөл өөрчлөгдөнө. Ингэж л өөр Есүсийг бүтээдэг. Ойлгож байна уу? Бидний хүссэн бүхнийг өгдөг Есүсийг та дотроо бүтээсэн үү? Есүс намайг ойлгоно. Есүс бол миний найз. Есүс намайг юрууж ад жаргалтай байхыг хүсдэг гэж хэлж угаатла. Түүний тушаал үгийг үл тоож байвал угтаатаа өөр Есүсийг бүтээсэн гэсэн үг. Коринтын чуулганда Илж Паул энэ талаар ярьсан байдаг. 2-р Коринт 11:3-аас 4-р ишлэлд ингэж бичжээ. Могой залиараа Еваг мэхэлсэн шиг Христ дор игэл байдлаас чинь та нарын санаа бодлыг төөрүүлчихвээ гэхээс би харин айж байна. Би орчин цагийн англи хувилбар дээрх 4-р ишлэлийн орчуулгад дуртай. Бид та нарт Есүсийн тухай хэлсэн бөгөөд та нар ариун сүнсийг өгтөн аваад бидний үгийг хүлээн авсан. Энэ бол Америкийн чуулган, барууны чуулган. Гэтэл та нар зарим хүнээр өөр Есүсийн тухай яриулжээ. Тэгээд өөр сүнсийг өгтөн авч өөр үгийг хүлээн авахд бэлэн байна. Коринт хотын чуулганд Паул ингэж бичсэн. Завхаарлын асуудалтай чуулганыг санаж байна уу? Тэд бие биеэ шүүхтдэг, бие биетэйгээ маргалддаг. Тэд ертөнцийн хүн шиг л амьдардаг. Тиймээс тэднийг махан биеийн хүслээ дагагч гэжээ. Харин одоо өөр юм уншиж үгэй. Анхааралтай сонсоорой. Дэлхийн амьдралыг хүсдэг хүн нэг л мэдхнэ. Амин хувийнх нь хүслийг биелүүлдэг. Өөр Есүстэй үйлчилж эхэлдэг. Тэгээд нэг л мэдхнэ. Нөгөө гарын дорох бурхнаа бүтээч гсэн явж байдаг.
Бид Есүс миний эзэн, миний хаан гэдэг. Бид чуулганд явдаг гэвч дэлхийгээс огт ялгаагүй амьдардаг. Яагаад гэхээр махан биеийнхээ хэлснээр, хүслээр жолоодуулж амьдардаг. Үүний оронд махан биеэ цовдолж түүний мөнхийн үг ба залбирлаар сүнсээр хүчтэй болох хэрэгтэй. ертөнцөөс ялгарах юмгүй амьдарч, ертөнцийн зугаацдаг зүйлээр өөрсдийгөө бид зугаацуулж байна. ертөнцийн хүмүүс юунаас болж маргалддаг, зөрчилддөг. Яг л ертөнцтэй адилхан хийж байна. ертөнц уучлалдгүй адил бид ч бас уучлалт тэгж хандаж байна. Итгэгч бид ч бас бусдыг ялгуурлан гадуурхаж байна. Бид тэр тийм ийм гих мэтэр арьс өнгө ирэмээр нь ялгуурлаж байна. Өөрсдийгөө итгэгчд гिचгээд хүүсээр нь ялгуурлаж байна. Үннийг нуун дарагдуулах бүр бидний амьдрал ийм зүйл рүү гулсан орж байдаг. Бодит амьдрал дээр бурхантай холбоогүй атла. Холбоотой гэж өөрсдийгөө бодсоор явдаг. Матай 24 дээр Есүсийг иргэн ирэхээс өмнө анхаарах нэг зүйлийг 4 удаа давтан хэлсэн байдаг. Мэхлэгдэхээс сэрэмжил гэсэн байдаг шүү дээ. Хуурм мэхлийн нэг асуудал нь мэхлүүлж байгаа хүн анзаардаггүй байдаг. Мэхлэгдсэн итгэгч бүх зүрхээр би бурхантай зөв харилцаатай гэж итгэдэгч бодит байдалд эсрэгээр байх жишээний. Ариун байдал бидний нүд чихийг нээлттэй байлгадаг. Ариун байдал бурхны хэлж байгаа үгэнд мэдрэмжтэй байлгадаг. Ариун байдлыг эрхэмлэхэ болгохтол бид махан биеийн хүслээ дагаж мэдрэх ёстойгоо мэдрэхгүй болчихдог. Чихэн дүлээрч нүд нь сохорч зүрх сэтгэл нь хатуурдаг. Өөрийгөө бурхантай хамт алхаж байна. Есүс гэж хэлж байгаач өөр Есүс бүтээснээ анзаардаггүй. Нүгэл үйлдэхийг зөвшөөрдөг сургаалуудыг сонсож Есүс амиараа чөлөөлсөн тэр нүглүүдээ эргэн үйлдэж эхэлдэг. Энэ бүхэн хүмүүсийн амьдралыг сүрүүлж байна. Хит улангасан гэж бодож байна. Үнэн дээр олон хүний амьдрал сүрч байгааг хараад хэлэхгүй байж чадахгүй. Есүст итгэх шийдвэр гаргасан хүмүүсийн 80% нь яагаад харанхуй амьдрал руугаа буцаж байна вэ? 2000-аас 2020 оны хооронд яагаад 30 сая гаруй Америкчууд итгэлээ орхиж байна вэ? 20 жилийн дотор 33 сая хүн итгэлээ орхиж байна гэд боддоо. Дахиад 33 сая нь итгэлээ үйлдэхэ болсон гинүү? Тэр нь юу гэж байгаа юм бүү мэд. Барнагийн судалгаанд 95 мянган хүн хамрагджээ. Ер нь ихэнх судалгаанд 3-аас 4 мянган хүн л хамрагддаг. Итгэлээ үйлдэхэ болсон гэдэг нь чуулганд явха болсон гэж хэлжээ. Библиэд хамтран цуглахаа болохгүй бай гэсэн байдаг. Чуулганд ч явахгүй байж яаж өөрийгөө итгэгч гэж хэлж чадж байна вэ? Тэр хүмүүс залбирдаггүй гинэ. Залбирдаггүй байж яаж итгэгч байх вүлээ дээ? Тогтмол порно үздэг байж яаж өөрийгөө итгэгч гэх вэ? Үзэж байгаадаа ч гэмшиж байгаа юм алга. Өнөөдөр чуулганд явж байгаа эрчүүдийн тал нь порно үздэг гинэ. Үүндээ гэмшдэггүй гэж хэлснийг юу гэж ойлгох вэ? Юу болов? Өөр Есүсийг номлосон учраас л ийм үр дүнд хүрсэн. 40 жилийн өмнө өсвөр залуусын пастор байхад болсон зүйлийг би хизээч мартахгүй байх. Нэг эмэгтэй утсаар нөхөр бид хоёр уулзраа олдгүй гэж ирээд л ярьсан юм. Нөхөр маань итгэгч биш. Харин би итгэгч эрэгтэй хүнтэй танилцсан юм л да. Түүнтэй хэлэм олжчихдаг. Тэр маань ч халамжтай. Би салмаар байна. Найзууд маань нөхрөөсөө салаад тэр итгэгч хүнтэй гэрэл гэх юм гэв. Нөхөр чинь таныг араар чинь тавьсан уу гэж асуув. Тийм юм болоогүй гэв. Завхаарснаас бусад тохиолдолд салж болохгүй гэж Есүс хэлсэн гээд нөхөр чинь итгэгч биш боловч хамт бай гэж Библиэд хэлснийг та мэдхүү гэв. Түүнийг битгий орхи тэр тусмаа өөр ир хүнээр битгий саль гэв. Тэр эмэгтэй пастрын зөвшөөрлөөр өөрийн хүслээ биелүүлэх гэж ярьсан хэрэг гэдгийг би ойлгож байлаа. Харамсалтай нь тэр эмэгтэй өөр пастортай ярьж зөвшөөрүүлж аваад нөхрөөсөө салсан байдаг. Тэгээд өөр эрэгтэйтэй гэрэлсэн. Хэдэн сарын дараа Элизабет хоёр нэг эмэгтэйтэй уулзсан юм. Бидний уулзсан хамгийн бурханлаг эмэгтэй түүнтэй хамт байхад Есүсийн оршихуйг мэдэрдэг тийм л сүнслэг оршихуй тээсэн хүн. Өнөөдрийг хүртэл 30 гаруй жил тэр эмэгтэй болон түүний нөхөр бидэнд гүн сэтгэгдэл үлдээсэн юм. Элизабет хоёрт тэр эмэгтэй түүхээ ярьсныг санаж байна. Калифорнийн нэгэн том чуулганы туслах пастраар нөхөр нь үйлчилдэг байсан ч ижил хүйстний асуудлаа нууцалдаг байж. 4 удаа баригдсан бөгөөд 4 дахь удаага цагдаад баригдсан байдаг. Дээр үед ижил хүйстний асуудал бол гэмт хэрэг байлаа. Сан Францискогийн цэцэрлэгт хүрээлэнд нэг эртээ бэлгийн харьцаанд орохыг ятгсан нь нууц цагдаа болж таарв. Цагдаа түүнийг гэрт нь хүргэж ирэхэд том хөөн үүд онгойлгож өгчээ. Чуулган тэр даруйл түүнийг пастрын ажлаас нь халсан гэж тэр эмэгтэй бидэнд хэлээд цааш нь нэмж
Бурхан надтай ярьж тэр юу хийх гэж байгааг би мэдэж байна. Тэр өөрчлөгдөхийг би мэдэж байна. Гэхдээ чи хүсвэл түүнээс салж болно. Тэр чамд үнэнч бус байсан. Чи түүнээс салж болно. Гэхдээ чи түүнтэй үлдвэл би чамайг 2 дахин юрууна гэж эзэн хэлэхэд би үлдсэн юм. Мэд лаазалсан шошноос өөр идэх юмгүй өдөр хоногийг зөндөөн үдсэ. Мэд асар их зовсон. Энэ бүхнийг бидэнд ярьж байхад нөхөр нь чөлөөлөгдөөд 17 жил тийм зүйл огт хийлгүй амьдарсан байсан юм. Тэд өөрсдийн чуулганда пасторлдог. Тэд нэг газартай жимсний бут бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй сайхан байшинд амьдарч байгаа. Тэд 2 дахин хөрөгдсөн. Тэр эмэгтэй Бурханы оршихугаар цацран гэрэлтдэг. Тэд эрүүл бус сургаалыг төвчдгүйг би мэднэ. Тэд махан биеэрээ үйлдэхэд амархан болгодог сургаал бүрийг эсэргүүцдэг. Харин тэд Есүсийн хэлсэн хэцүү гэдгийг баримталдаг. Бурханы хүсэж байгааг махан бие хүсдэггүй, харин сүнс хүсдэг. Тийм учраас хэцүү байдаг. Хэрв та сүнсээ хүчтэй болговол Бурхантай хамт явж чадна. Хэрвээ та уулын оройд Мосе шиг Бурханы оршихуйд орж уулын оройд гарч үзсэн бол би хаана амьдарч байгаа надад хамаагүй. Цөөлд амьдарч өдөр бүр нэг л хоолоо идэж байгаач хамаагүй гин. Бурхантай байхад хүмүүс гомдолж байсан ч надад хамаагүй. Мосе тэр уулан дээр байсан учраас буцаж явахыг хүсээгүй юм. Харин хүмүүс үргэлжил гомдолж аврагдахаас өмнө арай дээр байжтэй гин. Амьдрал дээр байсан Египт рүүгээ буцъя гэдэг. Хүмүүс яагаад итгэлээ орхиж явдаг вэ? Яагаад? Тэд сүр жавхланд Бурханы оршихуйг мэдэхгүй учраас түүний ариун байдлыг мөшгөөгүй учраас явдаг. Тусгаарлагдсан, ариусгагдсан амьдралыг тэд мөшгөөгүй учраас явдаг. Зүрхэндээ галтай байх тухай л яриад байна. Шинэ гэрээнд гардаг хамгийн сайхан үг юу гэж? Гэмшил. Бурхан таны амьдралыг өөрчлөхөд бэлэн байна. Бурхан, би өөр Есүсийг бүтээчихсэндээ гэмшиж байна гэж хэлхийг хүмүүсээс Есүс хүлээдэг. Танд би дуулуургүй байж шүтэн бүтээжээ. Би шүтэнийг биш Есүс таныг л хүсэж байна гэхэд Бурхан таныг шууд л уучлана. Тэр уучлахтаа хурдан. Гэхдээ жинхнээсээ гэмшсэн хүнийг л уучладаг. Гэмшсэн хүн бол миний мэрэгэн ухаан гэгч нь мунхаглал байж би Бурханы мэрэгэн ухааныг сонгож байна. Би тэр ухаанаар л амьдрахыг хүснэм гэдэг. Тэгээд дуулууртай дагах хүчийг Бурхан танд өгнө. Өнөөдрийн хичээлээс ямар нэгэн сурсан гэж бодож байна. Өмнөх бүх хичээлээр ярьсан зүйлс энд нэгтгэгдсэн шүү. Дараагийн 2 хичээлээр юу болохыг тэлсэн ядан хүлээж байна. Олон асуулттай хариултаа авах байхаа. Хамгийн чухал нь зүрхэндээ Бурханыг гисэн галтай болох юм шүү. Messenger X-ийг танилцуулж байна. Шинэ материал, видео хичээл үзэх аппликейшн. Джон Лиза Библийн бүтээсэн дагалдагч бэлтгэх цахим сан. Видео хичээл, сонсдог ном, цахим ном, богино кино, Библи болон бусад материал. Бүхэл төрлийн төхөөрөмжөөр 130 гаруй хэлээр үнэгүй хэрэглэх аппликейшн. Хаасайгүй бүх хүнийг дагалдагч болгоё. Messenger X.com болон аппликейшнийг татж аваарай.